За залуужуулах бичлэг энэ одоо хэдэн чи 40 хэдэн нэг үж байгаа шүү заяа. Энэ хай би бас тоогоо мартна. Тэгээ хай бас ингэж харж ивэл би энэ нөгөө нэг видеоныхоо минутыг харах гэж байгаа гэсэн үг. Тэгээд за үгүй аварчсан өмнөх бичлэгэн дээр нэг санаа ялсан. Тэрийг өргөжлөө дэлгэрүүлээд дээрээ. Тэгээ 3 дугаар дасгалын нэг санаа байсан аахгүй юу? Тэгээд намайг яагаад энэ хүмүүс ингэж гайгаад байдаг аахгүй юу? Чи яагаад юм нэг төвд мөвд ч юм уу сонин ном бариад идэм бэ гэхэд би угаасаа залуу наснаас хойш маш олон зүйлийг золиослсон. Одоо үнэн хэлээ. Их сургуулаа золиослсон, найзуудаа золиослсон, мөнгө золиослсон. За зарим утгаар бол би эмэгтэйнийг ч гэсэн золиослсон. Сүүлд яг хөө тэрийг нөхөж ганц хоёр харилцаанууд зүгээр туршиж үзсэн. Тэгээ туршиж үзээд болцсон. Тийм харилцаанууд бас ганц хоёр байгаа. Тэгээ ер нь бол маш олон зүйлийг золиослсон. Гэхдээ надад ганцхан ширхмэх байгаа. Би мэхээ ядаж ингээ олон давтахгүй бол би тэр компьютерийн мэдрэхтэй мундаг хүмүүсийг гүцэхгүй байна. Гоё ярьж сурсан залуучуудыг бас гүцэхгүй байна. Гэхдээ ядаж өөрийнхөө мэддэг ганц сэдвийг маш сайн яриа сурчих юм бол бус сэдвийг ч гэсэн яриа сурчих байх. Тэгээд харин 10,000 мэх мэддэг хүн биш, нэг мехийг 10,000 давтсан хүн болохын тулд агуу бүслээ багшийнхаа шав болсон учраас тэр үгийг бас Facebook-ээс ч юм харж ирсэн учраас дээрээс нь би ч одоо ингэ жинзээ штэ. Жинзээ учраас Facebook анх нэг баг ухаантай гүгнүүд гүйдэг байх үед би Facebook-аас гүйлгдэг байсан. Тэр үед эзээчээ заяа чи нэг нэртэй пост аягүй их байлаа. Дээрээс нь энэ иймэрхүү философийн тэ иймэрхүү үгнүүд их явдаг байлаа. Портын тухай ч юм уу үлээ чадахгүй чиний зөв чадна гэвэл чиний зөв чөлөө нэг тиймэрхүү ингээ үгнүүд аягүй их гүйдэг байлаа. Тэгээд тэр үгнүүдээсээ одоо ингээ хэрэгжүүлээд ингээ суралцаа явахгүй бол бас нас явах гээд ах шиг байна. Нас явах гээд ин гэдэг нь болохоор би өөрийгөө хөгшин гэж хэлж байгаа биш. Гэхдээ миний насан дээр байх боломжтой өндөрлөг дахин давтагдчихгүй байдал гэдэг зүйлээ ойлгохгүй бол одоо би анги алдахгүй бол би ирээдүйд би ядуу амьдрнаа. Би тэрийг маш сайн мэддэг. Баян хүмүүсээс миний эргэн тойронд маш их болон баян хүмүүсээ төгөхгүй. Мөнгөтэй. Мөнгөтэй найз нар ч байна. Шууд утгаараа шүү. Мөнгөтэй найзууд ч байна, мөнгөтэй захирлууд ч байна. Тэгээд тазаар бас ингээ шавнууд дотор ч гэсэн баян найзууд байдаг болсон. За эсвэл ингээ хамт явдаг сургалтанд тасарсан баян хүмүүс байдаг болсон. Тэр хүмүүс ер нь бол амьдралыг бодиттой дүндэг хүмүүс байт юм байлээ. Хоёрдугаар болохоор миний одоо яг ойлгож байгаа нэг зүйл юм бэ гэхээр өнгөрсөн цаг үеийн сонголтууд, алдаанууд, бүтээлүүд, тухайн үеийн сонголтууд одоогийн намайг тодорхойлж байгаа. Тэгээ би одоо ямар сонголтыг би ирээдүйд яг тэр байранда байж. Тэгэх юм бол яг одоо л би хичээхгүй бол миний боломж дахиж надад ирэхгүй. Дээрээс нь залуу наснда хүн хөдөлмөрч чадаагүй бол онцгой байдлаа бүтээгээгүй бол тэгээд байдгал 40 настан, байдгал тэтгэр, байдгал хуруу уншилт байна. Тэгэхээр тийм амьсгалтай яриад хүлээх хүсэхгүй байна. Яг гэвэл би бас орчин үеийн залуу хүн. Сайхан сэтгэл гээл ярихаас цаашгүй те ингээд муулахаас цаашгүй тэгээд ядуу байгаагаа ингээд зөвтгдөг. Би бол сайн хүн, миний үед сайн хүмүүс байсан, социализм нэг юм бол гоё байсан гэж гомдолдог гөгччүүдээс бол арай өөр. Гэтэ би тэр нийгмийг буруу гэж хэлэхгүй зүгээр заримдаа хүмүүс нэлцганахаа болчих хэрэгтэй. Магадгүй тэр хүмүүс залуудаа мундаг хөдөлмөрч үнэхээр тэ хүнд баймгүй их орныхоо төлөө хийж бүтээсэн залуучууд байсан байж магадгүй. Гэтэ нас явахын ирээр хизээ нэгэн цагт ингээд иршүүд байдлаа алдаад комментны цаанаас муутгаа болчих хэрэгтэй байхгүй юу? Яг гэвэл чи хинч бай, хэдэн настайч бай, одоогийн амьдрал бол одоогийн амьдрал, өнгөрсөн амьдрал бол өнгөрсөн амьдрал, ирээдүй бол ирээдүй. Ирээдүйд юу болохыг хичээж ийна гэвэл одоо Монгол муу байгаагаа мэдэх юм бол ирээдүйд энэ алдаануудаа зүг засах юм бол ирээдүйд гоё ирээдүй хүлээн. Тэрнээс биш зүгээр ингээд мөрөөдөд суугаад гоё сайхан зүйл яриад энэ бас сүгжихгүй, хүн ч бас сүгжихгүй. Тийм учраас ийм хэрсүү хүмүүс бас олон байгаасаа гэж боддог. Дээрээс нь бодит байдал хоёроо дүгнээд эсвэл бодит байдлаасаа бодлын орон зайгаа дахин давтагдчихгүй бүтээх хэрэгтэй байхгүй да. Тэгээд бас нэг жоохон өнгөрөөч юм шиг юм хэлээ л да. Тэгэхээр би харин хэлсэн би нэг Facebook, сошиал ерөөсөө үздэггүй төрлийн хүн. Яагаад гэмбэ гэхээр тий одоогийн зүйлсээ нэгдүгээр суралцахын тулд хоёрдугаарт одоо би ч хэлсэн шүү дээ ингээд итгэж мэтгэж ч юм уу за эсвэл ингээд хажуугаар нь ажилтаа байдаг ч юм уу ингээд маш олон уншиж судлах юмуд байхад сошиал орон зайд заавал нэг тийм цагаа өнгөрөх шаардлага байдаг байхгүй. Найзууд ихтэй ч юм уу тиймэрхүү учраас яг хөө тэр сүүлийн үед ганц хоёр хүн хараад тахт. Эсвэл дээр зургатаар явдаг нэвтрүүлгүүд дээр ч юм уу Монгол хотны 100 орхин ч юм уу тиймэрхүү нэвтрүүлэг хардаг байсан. Тэгэхээр тэндээс яг нэг тийм өнгөрсөндөө биш нэг зүйл гэхэд Бавгийн Лавсрын гэдэг хүн байна те.
хөргий одоо энэ ертөнцид байхгүй. Жог хатууж юм шиг мөртлөө сонио үзэл бодолтой. Тэгэхээр тэр хүний уур амьсгалыг нуурайгаад хэлээ л да тэр хүний тухай. Тэгэхээр тэр хүн бол тэг ингээд айлын ганцгүй гэх мэтчлэнтэй боксер хичээлж исэн, зураач байсан ингээл янз янзын зүйлс ярьдаг. Тэгээ шүлгүүд нь жог хатууж юм шиг мөртлөө цаана гүн утга санаа бүхий те. Том зохиолууд байна, яруу найраг те ингээд шүлэг байна. Би бас бүгдийг мэдэхгүй ч гэсэн тэр 100 өрхөн гэдэг нэвтрүүлгээс үзээд хоёр зүйлийг ойлгосон. Тэр хүн энэ цаг үед ойлгох хэрэгтэй байсан зарим нэг мэдлгүүдийг авч чадаагүй учраас энэ хорвоог орхисон байна. Тэгэхээр хоёр мэдлэгийг тэр хүн ойлгох хэрэгтэй байсан. Нэгдүгээр тоосрлоо ялах хэрэгтэй байсан. Тоосрлоо ялхаа гэдэг нь юм бэ гэхээр чи хичнээн мөрдөн мэддэг чадaltaй олон хүн таньдаг байлаа гэд энерги алдагдал чанд их байгаа. Чи тамхи татчихин, чи олон эмэгтэй хүнтэй харьцсан байна. Олон эрэгтэй хүнтэй харьцсан байна. Тэгээд дүрлцэх үедээ чи нэг санаа олж ин тэр санаагаараа дамжуулж шүлэг бичиж чинь. Гэтэ буруу биш, гоё. Гол нь хоосорлоо чи чимээг болгосрох хэрэгтэй байсан. Хоёрдугаар болохоор бодолтоо чи хичнээн цэцэн мэргэн байгаа гэд олон зүйл уншиж судлаа гэд чамд амьд болохоор хэрэгцээтэй мэдлэг олоогүй бол мянган ном уншлаач тэр чамд хэрэг байхгүй. Тийм. Тэгээд дээрэс нь чи өхлийг ялахын тулд чи хүнээс илүү хэрсүү байх ёстой. Өхөл бол тийм амархан зүйл биш ээ. Чөтгөр бол хэрвээ өхлийн шалтгаан бурхан биш чөтгөр гэж үзэх юм бол чөтгөр тийм амархан ялагдахаар ид биш ээ. Чөтгөр үүслийг ч гэсэн ер нь бол номуудаар бичсэн байдаг. Анханасаа тийм бурхны ертөнцид бурхны оршууд байсан маш хүчрхэг, хамгийн гэрэлтэй, хамгийн мундаг тийм гэрлэн оршуу байж байгаа. Тэгээд ингээд хүнийх шиг муу сэтгэх үүсээд гэх юм уу те хүншүүлэл болоод бурхан шиг болёо, мундаг болёо гэдэг тэр ертөнцөөс хөөгцсөн гэдэг тийм библийн тиймэрхүү домгууд байдаг. Энэ бол яг хоо зарим нэг хүмүүс хэтрүүлээд буруу юм нэмээд идэг болохоос ер нь бол үнний ортоо домог. Тэгэхээр ер нь бол бидний бодлын орон зайд муу мухай зүйл байгаа, зүрхтлийн талбайд хэцүү зүйл байгаа бол бид нар яаж зэкслэх юм бэ? Бид нар яаж тэр ханхуугаас салах юм бэ гэхээр хэцүү байхгүй юу да. Тэгэхээр тэрийг ялсан хүмүүс, ялсан багш гэдэг зүйлээр дамжуулж ойлгож чадна, олж чадна. Тийм биш бол ямар ч мундаг бүтээл, ямар ч мундаг хаан бүгд л өхлийн өмнө сүгддэг. Үхэл гарцаагүй зүйл шиг бид нар санагддаг. Тийм болохоор одоо ч миний ярьж байгаа сэдв бол жоохон хүн сэдв. Би өхлийг ялах тухай яриад байгаа шүү дээ. Гэтэ энийг олсон хүн цөөхөн дотор хүмүүс цөөхөн бохгүй юу? Бараг хүмүүс олж чадаагүй. Тэгэхээр шин юм шиг, гаж юм шиг санах нь аргагүй. Гэтэ хүнийг хоёр зүйлийг ойлгуул та нар нэг ойлгоно. Нэгдүгээр болохоор хүн бол маш их урт наслдаг байсан, маш их хүчрхэг байсан. Байсан гэдэг нь ойрхон байсан биш, бүр ирээдүйд, бүр олон мянган жилийн өмнөх цаг үеүүдийг ярьж байгаа гэсэн үг. Буддаагаас өмнөх үеүүдэд бас тийм том багш байсан гэж үзнэ, Буддаагийн үед ч үзнэ. Христийн шашны түүхний тэр Адам гэдэг эхлэлийн тэр цаг үеийн Бурхны анхны сонгогдсон хүн гэдэг нэг юм байна. Анхны хүн бол биш мэдээж. Гэхдээ анхны сонсогдож Бурхантай холбогдсон хүн гэдэг хүн нас нь гэхэд 930 байсан. Бүх зүйлийг захиргуу хэмжээний мундаг бүтээгдсэн гэдэг тийм домгууд байдаг. Буддаа ч гэсэн анхны багш биш, зүгээр мэддэггүй бацаанууд л тэгээд нэг анх ингээд үүсгэсэн юм шиг яриад байдаг боловч Буддаагаас өмнө ч гэсэн дорн дахинд энэ тэ одоо миний нэрлээд байгаагаар бол даоизм шүү дээ. Даоизм за тэгээд ер нь ингээд зэн буддизм гэдэг буддизмын бас салбарууд байна. За эсвэл тэрнтэй хамаагүйгээр урагшаа энэ Японд байсан Хятад байсан тиймэрхүү энерги судлалын урсгалууд зөндөө байдаг. Дээрээс нь тиймэрхүү гэрлийн багшийн нарын олдрууд бас зөндөө байдаг. Гол нь яг хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр анх угаасаа хүмүүс маш их гэрэл хийгээтэй цаг хугацаа орон зай хэрэгшээсэн сүнслэг түүхтэй тийм байсан. Бага багаар энэ хүч чадлаа алдсан гэдэг түүх бүх яг зөв их сурвалжуудад байдаг. Энэ бол нэгдүгээр түнний ортой зүйл. Хоёрдугаарт болохоор байгаль бид нар шиг нэг тийм батгаанууд дэлхийд төрнө гэж юу байх вэ? Бас нэг тийм хүн биш. Хүнийг дамаар тийм онцгой хүмүүс төрнө штэ. Тэгээд тэр тиймэрхүү хүмүүс төрдөг. Тэр энэ бол бид нар ойрын жишээн дээр бол Монгол жишээн дээр бол тэгэл нэг амдрыг ярьдэн штэ харин нэг хамыг гэгэмэг ингээл ярина. За манай завхан бол тэгэл баахан хутагт мутагт гээл ярина. Тэгэл өндөр гэгээ ингээл ярина. Та ингээл яриул амнар зөндөө байгаа. Эсвэл бөөнөр байгаа тий. Тэр нөгөө хим ингээд би зарим нь мэдэхгүй л дээ нэрийг хэлэх гэсэн чинь манай нутагт ч юм уу тиймэрхүү алдартай бөөнөр ч юм уу тий ингээд эсвэл хойшоо өвсгөл ч юм уу байгаа. За тэдний яах вэ? Тэд нар тэндээ байжлаг. Тэд нар бол яг тодорхой хэмжээнд хүн энерги чадвар өндөртэй гэдгийг нь олж байгаа. Гэтэл бүр тэднээс илүү хинч давтаж чадхааргүй харин биний байнга үлдэг
жишээнүүд дээр бол харин Христ бол жишээ нь хүнийг амьлуулах жишээ энэ дэлхийн ертөнцид аль багш нар дээр байгаагүй. Хараагүй хүнийг ганц хилээд хараа оролдог, сум гооныг босгочдаг, үхээд амилчдаг, гэрлэн бие дотор төлөвшөж амьрлж орж ирээд хүмүүстэй ярилцаа зогсчдаг тийм хүн бол ховор гэхдээ байдаг гэдгийг ер нь бол их олон хүн харуулдаг. Тэгээд тэр хүмүүсийн хүндэлж байгаа одоо ингээд би бас өөрөө тэр хүнийг хараагүй шүү дээ. Гэхдээ харсан хүнийхэн харсан хүний таньдаг учраас ингээд харсан гэж итгээд байгаа. Би өмнө бас та нар хэлсэн шүү дээ. Энэ ном дээр дэг 300 гаруй настай Кинам Христ итгэлтэй хүн гээд тэгээд дээрэс нь би 300 настай ч гэсэн 30 настай Христ бол надаас илүү гэж хэлдэг байхгүй юу? Би ингээ 300 наснда чи юм 30 наснад нь цогцоосон тэр эрдэм мэдлэгийг Бурхны хүү гэдэг алдрыг нь хүртэж чадахгүй. Цорын ганц хүү гэдэг тийм алдрыг бол хит төрмөл байдлаас л олж авсан үхэж бүтээж л олж аваагүй маа. Сүнсний ертөнцийн үнэхээр тийм том гэрлэн оршихуй байж болно гэх хэмжлэн хэлэнгуут окей гэж ойлгож штэ. Эсвэл тэр олдруудын яг хөөгөөд үзвэл байх байсан юм байна гэдэг нь болох боломжтой. Тэгэхээр монголчууд хөр монголчууд гэх юм уу те та нарт бас ингээд ойрох дорнодын түүхүүдээс их яриад ивэл надаас залхацч магадгүй. Тийм болохоор ойрхон жишээн дээр яг буддаа ч гэсэн бурханлаг сэтгэлийг зогсоож чадсан гэж хүн гэж үзнэ. Очрван ч гэсэн те олсон гэж үзнэ. Бидсээ өөрөө урднаас байдаггүй гэж хэлдэггүй. Биес бид бол сүнсийг зөөх боломж байж магадгүй. Гэхдээ бурхан зөвшөөрөл. Сүнс бие орхичод хадгалагдаж болдож байж магадгүй. Тэгээд үр хүүхдтэйгээ холбогдож байж магадгүй. Гэхдээ мөнх тэнгэр зөвшөөрөл. Та нар энэ ялгааг нь хооронд нь ялгаад үзчих. Тэгэхээр ер нь бол нэг тийм дураараа бол биш. Гэхдээ энэ бүхний цаана бидний оюун ухаан хүршихгүй тэгсэн мөртлөө хүн төрөлхтний түүхүүд дотор байж болох уу нэг тийм бурханлаг оршихуу, цорын ганц бүхнийг бүтээгч оршихуу байж болно гэсэн тийм томьёо гарч ирдэг. Энэ томьёо гаргаж ирж чадаагүй бацаанууд, махан бие төвтэй бацаанууд эсвэл нэг зүйлийг судалчаа, жоох юм мэдчихсэн бодлын орон зайгаа нэг иймэрхүү болгосноо. За би энээс цаашаа бодлын орон зайгаа хэлэхгүй гэж бодсон бацаанууд л нэг тиймэрхүү оршихуйг олж чаддгүй, мэдэж чаддгүй, итгэдэггүй болохоос биш. Төрөлхөөсөө бурханд итгэлтэй, төрөлхөөсөө бурханлаг мөн чанартай хүмүүс байж болно. Тэгэхээр гол нь яг хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр 12 минут хэмжлэхийн дараа хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр олоогүй байж болно. Гэхдээ тэр нь байхгүй гэсэн үг биш. Хараагүй гэж байж болно. Гэхдээ бас байхгүй гэсэн үг биш. Дээрээс нь миний яг нотлоход байгаа нотлохоо юу юм бэ гэхээр хүмүүсийг жоохон нэг мэддэг чаддаг байгаасай. Тэгээд гүнээсээ жоохон зүв байгаасай. Тэгээд дээрээс нь дахиад ингэ бичлэгийн өмнө хэлсэн санаа дотоод мөн чанараа олоосай. Тэгээд зөөр гэрэлтээсээ дахин давтагдчихгүй байдлаа олоосай. Хин нэг битэд дүүрээгаасай. Яг нь бичлэг дуусахаас өмнө хэлэхэд та нар одоо яг наагадтай энэ зүйлийг ярихын тулд та нарт 8 жил хэрэгтэй. 8 жил унаж босож зөөлдөөж гадаа айлын гадаа хөвгдөж өвөл хонж тэг ингээд орцонд хонж үзэх хэрэгтэй. Хүмүүс содулж үзэх хэрэгтэй. Тэгээд тэнгээрээ дуудах хэрэгтэй. Аав ээжтэй хүртэл загнуулах хэрэгтэй. Гэтэ ингэх шаардлагагүй яг юу юм бэ гэхээр надтай уулзаад үзэж болно. Гэхдээ мөнгө төлнө. За одоо гол нь би та нарыг болохоор иймэрхүү алдаа битээ туулаасаа гэж боддог. Тэгээ аав хүнээс төхөөр багш хүнээс төхөөр явдаг. Тэгэхээр юуцсан 8 жил алдаад үзсэн тэр нэг алдаануудаас нь суралцаад үзээрэй. Цаашдаа ч гэсэн би олон алдах болно, олон суралцаар байх болно. Гэхдээ алдаач хамаагүй үрсэн нэг шум гэж байгаа. Тэр шумын ус нэг удаа болов сонсоод ойлгох гээд хичээгээрэй. Тэгээд баяртай.